Октод ойрд бассейн сэлнэ гээд гоо хүссэн болсон байсан. Бассейнтэй бод Лос Анжелес цагаас бассейн янз юм байна. За манайха Америкт ирвэл заавал шулуу юм сэрэн оролттой арзад заавал авраа. Тим арзад Америкээс хайгаад олдохгүй шүү. Ер нь цаг агаар энэ төр бол үнэхээр таатай сайхан байна. Ямар ч юм 6 сар 7 сарын ихээр ингээд ирэхэд бол үнэхээр сайхан байна. Тэгээд за ер нь ч нэг анхаарал авах юм алгадуу. Тэгээд ер нь бүх юм бол nice юм байна уу? Үнэхээр сайхан. Хүмүүс нь ч найрсаг сайхан байна. Америк бол үнэхээр таалагдж байгаа. Машин түрээслээд гэр бүлээрээ ингээд явчих хамаагүй амар юм. Би бас Америкийн нэг отоос нөгөө хот руу машинтай явна гэхээр юу л болдоо гэж бодчихсон. Асуудал болоо. За ингээд оройн 9 цаг өнгөрч байна. Манайха лайк, subscribe хийгээрэй. Манай октодыг болохоор мундаг олон бүр 1600 1700 хүмүүс ингээд лайк хийсэн байна. Миний бичлэг болохоор өөр хэм нэг 10 эдгийн лайктай л байх. Яг вэ. 365 хоногийн челленж хийхээ 157 өдрийг Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос Лос Анжелес хот руу хийсэн аяллаар линкөө өндөрлүүлж байна. За тэгээд манайхаа сайхан авраарай. Сэрээрээ босоорой. За ингээд өглөөний 6 цаг 30 минут болж байлаа. За манай гэрийнхэн Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хот руу Сан Франциско хотоос за ганаахынхаа Прус 41 машиныг гуйж аваад ингээд газраар аялж одоо шинэ газар нээж одоо өөрсөндөө адал явдалтай байлгахаар ингээд хөдлөлөө. За ингээд 12 хоногийн хугацаанд манай гэр бүлийг хажуудлынхаа мастер өрөөндөө байлгасан заяа найз одноо найз нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэгэнд хол зам туулах болохоор 4 дугууныхаа хийг тэнцвүүлээд хөдлөё гэд ингээд дугуйд сур дээр орчоод ингээд цаашаа хөдлөлөө. За бид нийтдээ 2 газар үндсэндээ зогсвол үзэсгэлэнтэй бас ингээд дурсамжтай гоё газрууд байна гэж чат GPT-гээс үзсэн. За өглөө эрт хөдөлсөн болохоор охтууд ихнэр машиндаа унтаад ингээд охин сүлдээ бицээгээд замдаа байсан Макдоналдс дээр орж хоол идэхээр одоо замаас гарлаа. За макар орвол миний идэхэн байхгүй юм чинь ихнэр за KFC орыг зэрэгэлдэх KFC орж нүүр гараа угааж сайхан сэргэж аваад ингээд замдаа газар хоол юм чинь хоолоо идье гэж савлуулж аваад бид нар хөдлөлөө. За ингээд ер нь бол Америкийн нэгдсэн улсын уулс бол яг энэ өвстэй за голцоо модтой ийм уулс байдаг. За ингээд далайн хэрэг рүү орж ирлээ. Бид нар шууд туушинсан замаар биш далайн хэрэгсэн замаар нь явж юм үзүүл зүгээр гэж чат GPT-ийн дагуу явлаа. За ингээд тэмээн хэрүүл тижээдэг нэгэн тосгон буюу солван гэдэг энэхүү тосгоныг заавал үзээрэй гэсэн жоохон европч уу гэд. За ийшээ хүрээд ирлээ. Солван нэг дайны хэв маягийг агуулсан ийм улс байна. За ингээд гурлийн термиг бол элдв янзын сүвнэрээр бол ингээд хийцэн байдаг юм байлээ. За эндээ ингээд сүвнэрийн дэлгүүрүүдээр ихнэр охтууд зөндөө хэслээ. За ингээд араас нь дагаад л явууллаа. Ингээ энэ сүвнэрийн дэлгүүрүүдийн юм бол нэлээд жоохон бусад одоо юу гэдгийг Сан Францискогийн сүвнэрийн дэлгүүрүүдийг бол үнэтэй шүү. За энд панкейкийн одоо үндсэн бас нэг дайны уламжлалтай энэ цайны газар байхаар өдөрөө орж хоол идчихэд ингээ гарч ирж ганц нэг дэлгүүр оршоо хийсч тухайн одоо Солваны гудамжаар ингээд явлаа. За 7 сарын 4-ний өдөр бол Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын өдөр байгаа. За энэ өдөр үндсэндээ Америкч бүгдөө амраад за ингээд хямдралаа бас зарладаг гэсэн. За ингээд бид нар цаашаага хөдлөлөө. Дараагийн зогсоол болвол Санта Барбара гэж далайн хэрэг байгаа. За тэр далайн хэрэг дээр очиж бид нар бас үнэхээр үзэсгэлэнтэй тул заавал үзээрэй гэсэн учраас ийшээ чиглэн ирлээ. За ингээд Санта Барбара дээр гараад ирсэн 1 цаг ихний 30 минут нь бол өндлбөргүй машинтайгаа та нэвтэрч болно. Түүнээс хойш бол та 1 цагийн төлбөр төлнө гэсэн. За ингээд бид нар далайн хэрэг дээр гарч ирээд за гүнд охтуудтайгаа зураг хөрөг татуулаад за охтууд ч гэсэн энд бас нэг худалдаж байгаа далайн За энэ юу нэрэ нэлээд өвөрмөц
амттай айскрим байдаг гэдэг жисэн. Энэ айскрим руу нөхдөөд ус. Нилээн сонирхоод дурлаад ахаар нь авч өгчөөд ингээ бид нар яг үндсэн тавцан дээр нь гарч ирлээ. За ингээд тавцан дээр хүмүүс нилээ их заагас барьж идэх юм байна. Бас их сонирхолтой санагдчихлаа. За ингээд дурсгалтай маш олон сайхан зураг одоо татуулж аваад бид нар газар гол юм чинь эртхэн хөдлөё гэж дараагийнх руугаа хөдлөхөөр шийдлээ. Тэгсэн охин бүдэрч унаад гарлуун энэ модон тавцан дээр өргөсөн ч өө. За тэгсэн дэлгүүрийн худалдагч авах уу авсныг зөв төвөн гаргаж өгч бид туслаад ингээ өргөсгийг авчаад цаашаа бид нар хөдлөлөө. За ингээд далайн хэрэг дагаад яваад лээ. Лос Анжелес хот руу орж ирлээ. Миний хувьд кинон дээрээс ингээ харахад Лос Анжелес хот бол өндөр барилга дүүрэн нэг л тийм модерн одоо тийм хот гэж бодож байсан. Тэгсэн өндөр барилга харагдсангүй. Харин хажууд энэ нэг Ferrari ч юм уу нэг уралдааны машин бүр хаацлаад ахаар нь Cruise 41-тэйгээ хурдны зам дээр нөгөөхтэй уралдаад нөгөөхий чинь урд нь гараад ирсэн бүр мэл гайхаад явжээ. За ингээд буудалтаа захиалсан буудалтаа ирлээ. Буудалд хүрээд ирсэн. Эхнэр шүнжэнгөө л буудал хайгаад байсан. Ашгүй тухайн буудалтаа яваад орсон чинь жим, фитнес тэ буудал ихнэр бас зориуд загцсан юм байна. Тэгээ ингээ бөөн баяр охтод бид нар одоо буудалтаа орчоод хурдхан шиг жимээ үзье, фитнесээ үзье гэсэн бодолтой хүмүүс л хоорондоо яриад буудлын өрөөрөө орлоо. За ингээд энд хэд хоноход бол энэ өргөн ортой. За энэ буудал бол айгүй цэвэрхэн хайтайхан байлаа. Фитнес центр гэдэг рүү ороод ирсэн. Ердөө нэг хоёрхан юутай гүйлтийн замтай. За тэгээд ганц нэг сүнэлтийн дасгалын юмтай байсан. Харин энэ бассейн бол жижигхэн хэрнээ их хайтайхан байлаа. Охтууд аваа ээжээг гуугаад харин за хорхоогийн тайлээ. Ямар ч байсан бассейнтай жимтэй газар гэсэн. Жим бол за яах вэ? Гүйлтийн зам байна. За бассейн байна. Хоёр охин 9 цагаас саад юм байна. 8:30 болж байна. 20 минут сэлж хорхоогийн дарахаас ингээд сэлэхээр боллоо. За охтууд хуцаа солио төрүүлээд орлоо. За би араас нь дагаж орохгүй болохгүй гэдэг. Ингээд нэг 20 гаруй минут сэлж хагаад 9 цагаас хаадаг учраас 8:55 хавцаа бидгээд гарч ирлээ. энэ гадны хавцаас өгнө шүү дээ. Та бодъё. Хуцаа тайлна шүү дээ. За ингээд нилээ ядарсан байсан болооч тэр мөн бассейн сэлээд нэг сайхан сэргэж аваад гар дээрээ сүнэлт хийгээд оройныхоо дасгалуудаа хийгээд амархаа шийдлээ. Америкт гэр бүлээрээ аялж байгаа аялал маань иймгүй Лос Анжелес хотоор үргэлжилж байна.